Так, Монгол пэйж группс явуулдаг уламжлалт лайвын цаг эхэлж байна. За лайвд хүн оруулж хүмүүс орж иртэл 10 минут оршил. Тэгээ албан ёсоор эхлэе. За бидний уламжлалаар одоо ингээд Монголын уламжлалтын ёс заншил. За ёс заншлын цаана байдаг маш нарийн цэцэн мэргэн гүн ухаанууд тэр нь юунд хандлагатай байх вэ гэхээр энергийн гүн ухаан. За ёс заншлын цаана бол Монголын өвөг эцсийн хизээнээс тэнгэр заяатай гэж хэлдэг. Мөнгө тэнгэрээс заяатагч тийм ээ. Тэгэхээр энэ бол энерги юм аа. Мөнгө тэнгэр гэж сансрын таван эрчим юм аа. Мөнгө тэнгэрийн хүчин гэж тэр хүчнийг өөртөө бие амьдрал авахыда хов хүн бие тэгвэр бие зэсэн гэсэн үг тийм ээ. Сансрын таван хуулийг мөрдүүлдэг 35 Чингис боловсрал буюу хаан боловсролын 35 эрдэм гэж энд бол 99 чукор гэж та дэлгэрдэг. Бөө мөрөглөөр энэ бол 99 онгодын тэнгэр болоод авахыжаад явсан байдаг. За энэ өвөний 55 тэнгэр нь бол барууны цагаан зүгийн 55 тэнгэр гэж зүүнний зүрхэн хар тэнгэр буюу энэ нь гүн ухаан талаасаа бол одоо бөө мөрөглөөсөө биш шүү тийм ээ. Гүн ухаан талаасаа бол зүүнний 44 зүрхэн хар тэнгэр гэдэг бол сансрын таван эрчмийн хуулийг яс мөрдүүлдэг ийм эрчим юм. За ингээд одоо мэрэгдэцийн үг болоод дээдээс онгод хэлбэрээр буужирж байгаа оюун санааны буумал хэлмэлүүд бол энэнийг зүүнний 44 зүрхэн хар тэнгэрийг сахиулагч нь бол одоогийн энэ төр төсөнд бол хууль гэж нэрлэгдэж байгаа. Тэгэхээр энэнийг хэлсэн байдаг. Тэнгэрээс буусан онгодууд буумлууд улаачаараа дамжуулж хэлэхдээ дандаа тэнгэрт хууль байдгийг энэ дэлхий дээр байгалийн жам гэж байгаа юм. За хүний орчилд бол ёс байдаг юм аа гэж. Ёсыг тийм ээ байгалийн жамыг ёс болгоод одоо тийм одоо амьтан ургамлыг шүтэх ёс ч гэдэг юм уу. Ийм маягаар одоо могоо шүтэх ёс, чон шүтэх ёс, буг шүтэх ёс ч гэдэг юм уу. Баавга шүтэх ёс гэдэг ингээд нутагтай улс үндэстэн болгоны дотор улс доторх үндэстний дотор ёсны дотор энэ ёс заншлыг судлахдаа дандаа цаана ийм байгалийн жамыг жаяг болтол нь мөрдүүлдэг ёс сансрын хуулийг бол таван эрчмийг бол хууль болтол нь мөрдүүлдэг ийм юм байна. Тэр нь хуулийг мөрдүүлдэг нь 44 нь оюун санаа, жамыг мөрдүүлдэг нь 55 оюун санаа байх юм аа гэсэн үг шүү дээ. За ингэж бид нэр ухаарч энийг тавих хэрэгтэй юм. Тэгэхээр бөөгийн мөнгө тэнгэр үзэлд бол энийг 99 чукор гэж ингэж задлаад байгаа юм. Тэр бол 35 эрдэм дотор багтдаг. За ингээд энэ тэгэхээр бид энийг бол судалж үзэж олон одоо төрийн бус байгууллагууд болоод сонирхогчдод тэнгэр үзлийн онол цэцэн мэргэн гүн ухаан болдог. Дуалист гүн ухаан буюу сансарлаг гүн ухаан болдог. Тэнгэр үзэл гэдэг нь сансарлаг гүн ухаан биш. За энийг одоогийн шинжлэх ухааны нэрээр бол астрономийн шинжлэх ухаан тийм ээ. Астрономийн шинжлэх ухаанаас салбарласан эзотерик шинжлэх ухаан гэж тийм ээ. Ингэж хэлээд байгаа. Энэ бол тэнгэрлэг ухааны буюу тэр сансраас ирдэг таван эрчмийн дөрөв дэх эрчим нь болж нэрлэгдэх нейтрин энерги гэж нэрлсэн энэ энерги бол квантын физик буюу эгэл бөөмийн физик, метафизик энийг бол нэрлэжээ. Сансрын дөрвөн эрчим гэж одоо физикийн онолоор бол 20 дугаар зууны төгсгөл дээр нэрлсэн байдаг. 5 дахь эрчим нь 21 дугаар зуунд протоноос эс дотор байгалийн амьд аливаа нэг амьд амьдралыг үүсгэгч ургамал амьтны тийм ээ эс гэж байна.
тэр дотор бол байж байгаа атом, неутрон, протон, электрон, цөм гээд эгэл бөмбөс гээд эгэл бөмбөс дотор 24 микросистем байна гэдэг ч юм уу тийм ээ. Одоо ингээм шинжлэх ухааны хэлээр хэлэхдээ тэгээд энэ дотор эрнийхээ дээнийхээ байна гэж. За удамшил зүг генетикийг нь хадгалдаг энэ агуулмж сав эрнийхээ дээнийхээ. Тэгэхээр энийг бол одоо олон дахин л давтаж хэлж байгаа юм. Чингис гэдэг цол бол эрнийхээ дээнийхээ мөнгө гэдгийг баталсан цол юм шүү гэдэг. Өвгдээдс 800-ны өмнө хэлж. Амин чанар мөнгө байдаг нь чин үнэн. Энэ нь чин чүү хажир үннээр энийг баталж нотолсон учраас чин үнэн сэтгэлээсээ тэгээд дээд оюунтай буюу сансрын хуультай гис таарах, байгалийн жамтай гис таарах гэсэн ийм утга санааг агуулж Чингис цол болсон юм аа гэж. За ингээд энэ Чингис цол бол 21 дээд эцгийнхэн зөнтэй холбогддог язгуурын тийм төрөлтэй байсан учраас Тэмүүчин тийм ээ. Тэмүүчинд Чингис цол болгож их Монголын эхлээд бол Монголын хаан гэж хэлсэн сүүлдээ бүх аваг аймагуудаа нэгтгэж аваад дэлхийг засан тохинуулж явахдаа их Монгол гүрний хаан буюу Мянганы суудхан болоод байна шүү дээ. Шашны зүтгэлтнүүднээс Мянганы суудад орсонгүй. 2000-ны суудад орсонгүй байж шүү дээ тийм ээ. Тэгтэл эхний Мянганы сууд бол одоо энэ дэлхийн хүн төрөлхтний оюун санааг удирдах байгаа гэж өөрсдөө үзээд байгаа. Америкийн соёл иргэншил энийг тэгж тодорхойлсон байна тийм ээ. Мянганы суудхан нэр. За тэгэхээр Чингис гэдэг цол маань цаана тийм ээ. Нөгөө бүрчүн хооморл ноён хатан хоёр Тэнгис далайг тоолж гаталж ирээд гэж ингэж хэлсэн нь энэ дэлхийгээр сэтгэдэг буюу хаус вакуум сэтгэлгээнд бол энэ дэлхийн Тэнгис далай биш юм аа. Тэгэхээр нөгөө суурин соёл иргэншил бол нууц товчоо болоод алтан дэвтэр алтан дээд гэрээний амин чанарыг алдуулж энэ дэлхийгээр сэтгэдэг болох тэр амин чанарыг алдуулна гэсэн учраас Тулуу хааны зарилгаар сорхтон бихэтэн шин бичээсээр энэ бол нууцлагдаж кодлогдсон юм шүү гэдэг алтан дээд гэрээнд давтан сануулсан байдаг. За ингээд энд бол нэрийн итгэлүүдийг болоод цаг хугацааны одоо он цагуудыг тийм ээ оннуудыг бол нэрийг сольсон байдаг. За одоо чинь дэдгээр сэгэн жил гэдэг тийм ээ кур энжил энтер гэдэг тэр алтан дээд алтай язгуурын хэлээр хэлэгддэг алтан дээд гэрээний хэл буюу тэнгэрийн хэл гэж байна. За энийг шинжлэх ухааны материалист философи тийм ээ шинжлэх ухааны эрдэмтэн зүтгэлтнүүд энийг хүлээн зөвшөөрдөг. Яагаад гэвэл тэд заавал нэг бодит материал буюу бодит баталгаа шаарддаг. Ийм байдлаар тэгтэл Мянганы суутаар Чингис хааны мөн тодруулж чад Чингис хааны барьсан байгуулсан барилга байгууламж буюу бүтээл гэж байхгүй. Энэ юу байсан тийм ээ? Бэлэг ухааны дээд бүтээл нь Чингис болдго юм аа гэдгийг хэлсэн. За ингээд энэ дотор бол чин гэж хэлээд байгаа юм тийм ээ? Энэтэй холбогдуулаад бид нэр энэ сарын нөгөө залуучуудад хандсан лайв нуудаа онлайн ивент хичээлүүдээ клуб хаусын бас хамтын ярилцлага энэ сэдв рүү хандуулаад байгаа юм. За ингээд энэ удаагийн сэдв болох төр чин сэтгэлийн харилцаа гэсэн гарчиг буюу ерөнхий агуулгын дараа явагдах юм тийм ээ. За энэ бол мэдээж монголчуудын уламжлалт гүн ухаан. Уламжлалт ахуй. Тэгээд энэ уламжлалт ёс заншлын цаана нуугдсан байдаг ийм энергийн хуультай. Тэр нь бэлэг чанартай учраас тийм ээ. За шашны философи бол арга бэлэг гэдэг тийм ээ. Шинжлэх ухааны философи матери ухамсар гэдээ яваад одоо цаашаа яах вэ? Энэ одоо яг энэгээр яваад байх юм уу? Тэгэхээр энэ залуучуудын ирээдүйн хүүхдүүдийн маань оюун санааны эрэлт хэрэгцээг хангахгүй болж байна. За ингээд чин сэтгэлийн харилцаа алдагдаж эхэлж байна. Үрс тийм ээ ирээдүйн хоочстойгоо аав ээжүүд эмээ өвөө нарын харилцаа маш их том хангал үүсэж байна. Энэ чин сэтгэлийн харилцаа бий байхгүй болж эхэлж байна тийм ээ. За ийм учраас энэ дээр
чин сэтгэлийн харилцаа гэж чухам яг юу хэлээд байна вэ гэдгийг бид нар өнөөдөр гол болгож ярих гэдэг байгаа шүү дээ. За ингээд оршил дууслаа. 10 минутын дараагаар албан ёсоор эхэлдэг. Ингээд лайвд одоо орсон хүмүүстэй өнөөдөр чин сэтгэлийн харилцааны тухай лайв явагдах юм аа. За дэлхийн хүн төрөлхтөнд бол дүр хэсэгсэн харилцаа буюу харанхуй харилцаа тийм ээ. Цаашаагаа ирээдүг юм хурдмал харилцаа дэлгэрчжээ. За энэ нь яасан юм бэ гэхээр үр хүүхдээ одоо жишээлбэл Японы гэдэг юм уу тийм ээ. Япончууд хүүхдүүдээ бусдад гай болохгүй л амьдрал гэдэг боловсролд сургалтад тийм ээ. Хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлдэг, сургадаг гээрүүлдэг гэдэг байгаа шүү дээ. Энэ суурин соёл иргэншлийн баталгаа, нотлогоо юм. Бусдад гай болохгүй амьдрал гэж тийм ээ. Тэгтэл одоо Монголын дээдс бол нөгөө чин сэтгэлийн харилцаагаараа бол нөгөө ёс заншлийнхаа цаана чин сэтгэлээсээ бусдын сайн сайхны төлөө, үр хоочсынхаа сайн сайхны төлөө, тийм ээ, ураг төрлийнхаа сайн сайхны төлөө, ах トゥ амраг садангийнхаа тэр байтхан хамт нөхөд энэ улс орныхоо хүн зоны сайн сайхны төлөө чин сэтгэлийн харилцаатай байх. За энийг боддын гүн ухаанд бол одоо лам багш тийм ээ. Өөр юмнаас ахин гэж тийм ээ. Шарын шашны ёс буюу бурхны шашны шарын урсгал гэж хэлж байгаа тийм ээ. Энд юмнаас ахих ёс гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Янаа ёс гэж хэлдэг тийм ээ. Сахилаан сахинаа, сахилгаан сахинаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Сахилаан сахинаа гэдэг ингэхтэр нөгөө гэлэн сахилаас авахуулаад энэ сахил сахиж эхэлдэг байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө цагаан дархийн домог түүх одоо үлгэрт философт байдаг. Ганцхан хүү төрүүлсэн жишг дэлхийн хүн төрөлхтний бусад нийт ямар нэг шашнаас хамааралгүй гэр тийм ээ. Нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө би бие хэл сэтгэлээ зориулъя гэж байгаа тийм ээ. Энэ чин сэтгэлийнх байх ёстой юм. Тэгэхээр эннийх нь одоо дээд хураангуй зүрхэн тарин болвол тийм ээ. Их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд би бие хэл сэтгэлийнхэн бүх чадварыг зориулнаа гэж. За юм байх юм. Гэтэл одоо бид бас л нөгөө шашнууд манд дүр хэсэгдсэн тийм ээ. Ийм. Ингээ шашны хэрэгцээ энэ залуу ирээдүйн оюун санааны болоод ухаан санааны сэтгэлийн ариуслийн хэрэгцээ эрэлтийг хангаж чадхаан байгаад ирэхээр чин сэтгэлийн харилцаа өгүүлэгдээд ирж байгаа. За энэнийг бол бидний өрх бүлдээ, гэр бүлдээ аав ээжээсээ сурах хэрэгтэй байдаг. За бид 90 оноос хойш энийг бол маш эрчимтэй 30 жилийн дотор 32 жилийн дотор алдаад дуусч байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол харалсан дайн буюу муныг харлуулж өрх бүлийг тараана гэсэн энэ тэр алтан дэдгэрийн бошиг байх. За ингэтэл энэнийг шинжлэх ухаан яг батлаад ирж. За энэнийг баталгаа байхгүй наадах чи хуурамч худалч гэдэг таксан мөртлөө нууц давчаа алтан дэвтэр гэдэг хоёр судар дэлхийн хүн төрөлхтний аршид дадтны судрын чуулганаас авахуулаад тийм ээ. Одоо энэ судалгааны бүх материалууд дээр их гүрнээс Монголын их гүрнээс ийм хоёр том философи гүн ухаан цэцэн мэрэгэн ухаан үлдсэн юм аа л гэдэг тийм ээ. Нууц давчааг нь бол одоо ханзруу орчуулсан байсныг монголоор Оросын эрдэмтэн орчуулад ингээд тэрнийг олж авсан гэл ингэдэг. Тэгтэл одоо сүүлдээ бүр байчхад нөгөө шинжлэх ухааны эрдэмтэнгүүд маань энэ бол худлаа байна. Зүгээр нэг нэрийн итгэлийн төдий юм байна. Энэ бол Монголын нууц давчаа гэдэг чинь ерөөсөө Монголын юм биш байна. Байхгүй байна. Тэр Монгол бичгээр байх хэрэгтэй гэдэг. Үнэхээр Монгол бичгээр байжгаад алдагдсан юм тийм ээ. Гоминданы нам Жанхашигийн Тайван руу зүхтаахтаа авч явсан юм. Тэгээд алга болсон юм байх. За бас тэр дээр 800-ны өмнө бол өгөөдөн тэнгэрт мордсны дараа дөргөний хатан араб нөхөртөө нөхцөж байхдаа Патимаш өгчнээр дамжуулаад энийг худалдсан гэсэн юм бол нөгөө алтан дэвтэр алтан дэдгэрээ гэж ирлхийлээд байсан энэ судар маань нөрзөдгөн тарихнаас эргэж дэлгэрснийг хүлээн зөвшөөрөхгүй мөртлөө бас алтан дэвтэр гэж байсаа гэдэг ингээд тийм ээ их сурвалж гэдэг ингээд хайгаад байдаг. Тэгээ нууц давчааг их сурвалж алтан дэвтрийн их сурвалж гэж үзэхгүй бол өөр хинийгээ юугаар үзэх вэ гэсэн юм юм байна. За энэ дээр л одоо Чингис гэдэг цолны чин сэтгэлийн харилцаа энд явах юм. За ингэхээр энэ бол ерөөс ахуй болсон байсан юм аа.
За ингэхээр бид ёс заншлын хувьд бол энийг яг аав ээжээсээ ёс заншлыг маш та гүнзгий цаад утгыг нь мэдж бэлэгдлийг нь одоо судалж заалгаж байсан бид мэтийн нөхдүүдэд бол байгаад байгаа юм тийм ээ. Ёс заншлын цаана ийм энерги юм болоод тэр сансрын хуулийн жамын болоод байгалийн оюуны тийм ээ, байгалийн оюун байгалийн хүчин гэж нэрлэдэг. Сансрын оюун байгалийн бус хүчин гэж нэрлсэн байдаг. Энэ их хүчин гэдэг мөнгө тэнгэрийн хүчин гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Энэ их хүчин дотор байгаа энэ хөх торсын эрчим, шинжлэх ухаан, квантын физик, эгэл бөөмийн физик энийг батлаад нотлоод эхэллээ. Тэгэхээр одоо нөгөө л дуртайгаараа нөгөө квантын физикийн эрдэмтэн дэлхийд данстай оол хавгаагаар сүлд гарсан ном бол Бэлэг тэнгэр гэдэг ном гарсан байж байгаа шүү дээ тийм ээ. Бэлэг тэнгэр гэж ийм ном байгаа. Тэгэхээр квантын физик Лавга докторын хэлсэн нэг гоё афоризм байна л да. Тэнгэр үзэлтний чуулган дээр хэлж байсан. Квантын физик хүн төрлөختөн квантын физикийн шинжлэх ухааны нарийсгаад эгэл бөөмийн физикийг хөөгөөд явсан чинь Бэлэг тэнгэрт хүргээд өгчлөө гэж. Тийм ээ. Энэ бол сайхан үг. Энэ бол агуу суутай афоризм байхгүй юу тийм ээ. За ингэсний дараа Бэлэг тэнгэр энэ хүн төрлөختнийг энд математик физик хоёроор нэг асуудлыг авч хэлэлцээд одоо нөгөө шинжлэх ухааны хоёр оригл нь байх нь шүү тийм ээ. Математик физик хоёр нэг асуудлыг авч хэлэлцээд томьёо тодорхойлтыг гаргаж чадаагүй сууж байхад Бэлэг тэнгэр тэнд бэлээхэн бэлдсэн байдаг юм байна гэж. Тэгээс сүүлд тэнгэр тавилан гэж судар ном гаргасан байна лээ. Тэнгэр үзэлтэй квантын физик бол ялт байхгүй шүтэлцээд ирлээ гэдгийг манай одоо оол хавга доктор бол маш гоё энгийн бөгөөд биднэрт ойлгогдохоор хэлээд эхэллээ. Квантын физик хэлээд эхэллээ гэсэн үг шүү. Монголын квантын физикийн эрдэмтэд дэлхийг чочоож дэлхийн жихийг дэлдэл гэж байна тийм ээ. За ингэтэл манай одоо Эрдэнэгаа бол энэ дээр бас нэг хэлсэн байгаа. Энэ дээр математик физик хоёр Бэлэг тэнгэрт энэ хүн төрлөختний оюуныг чөлөөлж өгөх ёстой юм гэж. Ийм хоёр афоризм бол дэлхийн данстай хоёр эрдэмтнээс гараад ирлээ. За тэгтэл энийг Монголын өвгдөөц бол дээд 800-ны тэртегээс эхлээд ахуй болгосон байсан. Чин сэтгэлийн харилцаа гэдэг бол яг энэ дээрээс эхлэх юм. Ингээд энэ бол мэдлэг хүндлэх ёсноосоо эхэлдэг. Ёс заншлаасаа эхэлдэг байхгүй юу? За тэгэхээр бидний одоо энэ цагт бол юу байна? Одоо хүүхэд маань надруу уцаараа залгачаад юу байна аав гэж байгаа юм тийм ээ. За энийг тэгж болохгүй маа минь хөө. Юу байна гэдэг чинь их гуйлах чинь царайтай мэдчилгээ юм. Наадах чинь бидний хүүхэд байхад сонин сайхан юу байна да. За ая замтай байна уу? Ая замтай сонин сайхан юутай байна гэд ийм мэтэр мэдлдэг юм шүү. Ингэж бид ёс заншлаа зааж өгөх ёстой тийм ээ хүүхдүүдтэй. Тэгээд одоо хүүхдүүд залуучууд харилцаж байгаа нь юу байна? Нэг тийм чин сэтгэлийн харилцаа биш байхгүй юу тийм ээ. Тэгэхээр нэг хүүтний конди санагдаад явчихдаг тийм ээ. За ингэнгүүт за сонин сайхан юу байна аав гэдэг юм уу тийм ээ. За тавлаг байна уу? Гэт ингээд одоо харилцах хэрэгтэй байх нь шүү дээ тийм ээ. За ингэж яснаа юмгүй дээ гэд хариулвал за бүр хэрэггүй болоо явчихчих шүү дээ тийм ээ. За энэний тухай бол одоо хаасайг л яриад эхэлсэн тийм ээ. Тэгсэн мөртлөө мэдчилгээ яг энэ зэхээр чин сэтгэл гаргаж ирэхгүй байна. За ингээд дүр эсгэлт гэдэг юмтай болоод эхэлж байгаа. Чин сэтгэлийн харилцаа байхгүй болохоор дүр эсгэлт гэдэг юм болно. Дүр эсгэлт гэдэг бол за яах вэ? Ер нь нэг харилцааны хоосон тийм ээ. Тийм одоо хуурай тийм л одоо харилцаа юм л да. Тэгэхээр энэ нь нөгөө бусдад төвөг болохгүй амьдрал гэдгийг улбаа юм тийм ээ. Суурин соёл иргэншлийн амиан бодсон хувийг хичээсэн хүн болгож хүмүүжүүлдэг тэр уламжлал юм л да. Тэгэхээр монголчууд бол бусдын сайн сайхны төлөө амьдрал гэдэг болох тэр энэ дүр эсгэлт нь дүр эсгэлт бол уг нь яг шинжлэх ухааны судалгаагаар болох тэр нөгөө квантын физикийн судалгаагаар физикийн шинжлэх ухааны судалгаагаар энерги хэмждэг 3 одоо хэмжүүр байна л да. Резонанс буюу долгисол тийм ээ, вибрац буюу давтамж,
дойл буюу цохилт тийм ээ монголоор. За ингэхээр бид бол нөгөө дүр эсгэлт гэдэг бол нөгөө Эрзэнас арна. Шумны Эрзэнас гэж дэлхийн нөгөө алдарт эрдэмтнийхээ нэрээр нэрлэгдсэн байгаа шүү дээ тийм ээ. Уйлзэл долгисол гэдэг. За ингэхээр энэ бол дүр эсгэх төдийд хүний биеэс сацарч байгаа Эрзэнас буюу уйлзэл долгисол нь тийм ээ. За давтамжийн хайхрал үгээр долгислыг хэмжигдсэн байна л да. Тэгтэл энэ бол 50 Хц-ийн долгисол хүргэнэ гэж. За ингээд энэ давтамж нь дандаа ингээд энэ дээрээ байгаад байх тэр вибрац нь энэ дээрээ байгаад байхаар энэ бол буруу сөрөг үзэгдлийг бий болгоод байдаг. Энэ нь дүр эсгэлт нэг жоохон хөгжөөд ирэхээр нэг бол хит мэдэм хэрэгч болгочихдаг. Хит мэдэм хэрэгч тийм ээ. Нэг л их юм мэдээд л байдаг, их л гоё ярьдаг тийм ээ. Тэгсэн мөртлөө цаанаа чин сэтгэл нь байхгүй хурай юм тийм ээ болдог юм байна. За тэгэхээр дүр эсгэлтээс 50 Хц-ийн долгисол гэдэг байгаа ш тийм ээ. За тэгтэл дүр эсгэлтээс хит мэдэм хэрүүл нэг бол эрэлхийлэл хоёр үлддэг тийм ээ. За энэ нь зөв юм уу, тэр нь зөв юм уу? Ингээд эрэлхийлээд хайгаад эхэлдэг. Нөгөө чин сэтгэлээ хайгаад байгаа байхгүй тийм ээ. Тэгтэл энэнд нь эрэлхийлээд ирэхээр нөгөө хит мэдэм хэрэл гэдэг юм бол баахан үзэл онол зохиогоол энэ нь зөв, тэр минийх зөв, тэрнийх худлаа гэдэг юм. Ингээд л үзэл тараад эхлэх дээрээ нөгөө дүр эсгэлт чин сэтгэлийн харилцааг балуурдаал байдаг. Тэгэхээр нөгөө залуучууд маань үр хүүхдүүд маань тийм ээ ирээдүй хоочс маань энэ эрэлхийлэл донд төрчихж байгаа тийм ээ хит мэдэм хэрлээс авдаг юм байдаггүй. За энэ үнэхээр л үнэн яриад байгаа. За тэгтэл энийг авъя гэсэн чинь нөгөөх нь энэ буруу энэ үнэ гэж ингээл гаргаад ирэхээр үзэл номлын дайн болно гэж та алтан дээр гэрээ мон гэрээнтэй хэлсэн байгаа юм л да. Ингээд ирэхээр нөгөө хит мэдэм хэрэл маань хүнийг эрэлхийл донд төрөл хайжиж байгаа. За ингээд зөвийг нь олохоо байгаад тэр. Зөв гэдэг бол юу юм бэ гэсэн чинь чин сэтгэлийн харилцаа. Чин сэтгэлийн харилцаа гэдэг нь юу юм бэ гэсэн чинь дотоод шүүрлийг дандаа ариун дааварт хувиргадаг. За энэ нь бол 108 төвшин сайхнаас 8-ыг нь л одоо сөрөг болгоод тийм ээ нөгөө хит мэдэм хэрэл юм уу эрэлхийл гэдэг эргэлзээ эрэлхийл хоёр нөхөр юм л да. Ийм юм дээр аваач хайчвал тэгээд 108 төвшин сайхны 8 алга болчих юм бол 8 сөрөг төлөвтэй болчих юм бол дандаа буруу талаас нь сэтгэгч болгочих юм бол өнгөрөө дуусаа гэсэн байгаа шүү дээ. Өвөг дээдсаа 800 юм алтан дээр тэрэ мон гэрээндээ ингэж хэлсэн байна. За ингэхээр дүр эсгэлт 50 Хц-ийн долгисол. Тэгэхээр хүн төрлөختөн тэр чигтээ дамаа суурин соёл хэрэгшил яг энэ дээр гацчих. Тэгвэл энэс Монголын генетик, Монголын оюун санаа, Монголын ухаан санаа, Монголын ухамсар энийг сэргээд засч гаргаж ирэх юм байна. Ирээдүйд тийм ээ. За тэгэхээр энэ нь Чингис гэдэг боловсралдан боловсрал гэж байгаа шүү дээ. Тийм үү? За ингэхээр нэг одоо жишээлбэл элбэгдэрж байгаа ерөнхийлөгч болж гарч ирэхтэй 3 сая 200 3 сая тийм ээ 3 сая хүрж илээ шүү дээ элбэгдэрж байгааг байхад 3 сая Чингис төрлөө гэж ингэж нэг гоё хэлсэн л дээ. Тэгээд Чингис болгож чадахгүй л байгаад байгаа юм тийм ээ. За тэгэхээр Чингис гэдэг маань чин сэтгэлээсээ дээд оюунтай гис таарах байгалийн жамтай гис таарахыг хэлээд шүү дээ. Тийм ээ энэ гис таарна гэдэг нь өлзий хэшиг. Одоо энэ ханд байгаа өлзий хэшиг тийм ээ. Монгол гэрийн хан бол тэр чигээрийн өлзий юм. Энэ дотор хас тэмдэг. Энэ шивхт нь хамаг дүрсүүд буюу окторгон геометрийн дүрсүүд багт нь энэ бол сансарт байгаа хөгторсын бэлэгдлийг гэрийн онолгоод ингээд ахуй болгосон байгаа ийм үзэгдэл шүү дээ тийм ээ. За ингээд чин сэтгэлийг олж онох юм бол хамгийн наад зах нь 205 Хц-ийн долгислыг ялгаруулж өөрөөсөө цацруулж байна гэж. За энийг л вибрацтай нь одоо эерэг хөгжүүлээд өгчих юм бол чин сэтгэл байхгүй. Тэгэхээр чин сэтгэл гэж хаана байна вэ гэсэн чинь өөрийн чин дотор байгаа даавар нөгөө гормон дааврыг дандаа ариун болгох ийм үзэгдэл юм. Тэгтэл энийг ариун болгодог юм нь юу юм бэ гэсэн чинь ерөөсөө бидний хүүхэд байхад амьдарч байсан Монголын ахуй байсан. Мэдлэх хүндлэх ёсноосоо авахуулаад альва зүйл дүр эсэгдэггүй чин сэтгэлээсээ ханддаг энэ үзэгдэл байсан. Энэ 30 жилийн дотор алга болсон байна шүү тийм ээ. Манжийн 220 жилд алдаагүй ирсэн, Коминтерны 70 жилд алдаагүй ирсэн тийм үү. Америкийн одоо масоны бодлогоор явагдсан
Тийм ээ. Ард чил ал гэдэг тийм ээ. Сан, ард чил сан тийм ээ. Үр хоочсгийн ирээдүйг нь чилээгээд сангийн хоосолсон. Нэг гэмд энэ бол 30 жилийн дотор баллуурдагдаж байна. Чин сэтгэл байхгүй болж байна тийм ээ. Тэгэхдээ энэ Монгол хүний генетик дотор буюу нөгөө Чингис гэдэг цол болсон гис таарна гэж нөгөө Торсын одоо бидний усан мэлмийн хардггүй Торсын орон гэд хүний биенээс сацарч байгаа. Энийг тэтгэлэг нь дотоод шүүрлийн 108 төвшин сайхан буюу ариун дааварч юм шүү гэж байгаа тийм ээ. За энэ ариун дааврыг л долгисуулаад тийм ээ. Дааврыг дотроо боловсруулаад эдсэн хоолныхон 20% уургийг аваад тийм ээ 20% уург нь бол хүний дотор байгаа өөхлөг бодист байгаа 15% уург тийм үү. Энэ бол дотоод нүүрс төрөгчийн түлш юм байхгүй юу тийм ээ. Тэрнийг боловсруулад эргүүлээд гормон буюу даавар болгоод авахыг гадаад тамир дасгал йогоор хийгээд ингээд тийм ээ. Биеийн тамир дасгал хөдөлгөөнөөр хийгээд ингээд бид энийг бий болгоод авчихдаг. Харин дотоод тамир нөгөө ариун чанарт харилцаа гэдэг юм байхгүй болсноос болоод чин сэтгэл байхгүй болоод байгаа нь дотоод тамирын буюу нөгөө гормон дааврыг тийм ээ дотоод тамирын хөдөлгөөн буюу бяс ил гал гэж хэлж байгаа тийм ээ. За суу залийн эвэл дор гэж хэлсэн тийм ээ. Монгол хэлэнд бол ингээд бясалгал гэдэг үг нь сүүлд тайлагдсан юм үг байх нь л дээ. Нөгөө түлхүүрдсэн цоожлцсон байгаад байгаа шүү дээ. Суу залийн эвэл гэдгийн цаана гэсэн үг шүү дээ тийм ээ. Суу гэдэг нь дээд оюунаас хас буугаас тийм ээ. Өөрийнхөө оюун руу өвөг дээдсийнхээ зөнг суулгаад ууж аваад тийм ээ. Ул дээрийн аваач суулгаад гэж байгаа юм тийм ээ. Ингэж байгаад залийн эвэлээр буцаагаад түгээдэг. Энэ суу ухаан, залийн ухаан гэж тийм ээ. Ингэж түгээдэг энийг хийж чадахгүй болчих. Тэгэхээр чин сэтгэлийг оноод тэгээд энийг хөгжүүлэх юм бол бусдын сайн сайхныхаа төлөө үр хүүхдийн сайн сайхны төлөө үүрэг хариуцлага үүрээд хүлээж чаддаг эцэг их байвал гэсэн үг тийм ээ. Чин сэтгэлтэн болно гэдэг нь шүү дээ. Ингээд ураг төрлийнх нь одоо жишээлх юм бол миний хувьд өөрийн төрсөн ах дүүс гэдэг тийм ээ. Миний одоо доор 98 дүүмэн байдаг тийм ээ. Дээр маань 2 сайхан ихч 2 сайхан ах маань байдаг. За ингээд байгалийн жамаар бас зарим нэг нь өмөрч байгаа чиж дэлхийгээс тэнгэрт мордож байгаа юм чи би. Энэ бол хүний байгалийн жам тийм ээ. Энэ дэлхийн жам, мөнх усын жам. За энэ жамыг бид нар бол одоо ямар ч сөрөх арга байхгүй. Тэгэхээр энэ байгалийн жамыг бол бид нар чин сэтгэлийн харилцаа дээр холбож харилцаж байх ёстой. Тэгээд тэнгэрт мордчихсан тэнгэр болсон аавынхаа зөнгөөс тийм ээ. Тэр аавынхаа зөнгөөр дамжуулаад 7 дээд эцгийнхээ зөнгөөс энэ чин сэтгэлийн харилцаанд нэгдмэл оюун болохыг гис таарах буюу нийхэм нэгдмэл оюун гэж тийм ээ. Нийхэм байгуулна гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар ард чил сангийн хоосолсон нийгмээс карманаас тийм ээ. Хүнлэг энэрэнгүй ард ач эл сан нийхэм болгох. Ач эл сан нийгэм болох дээр төр маань баян болно гэсэн үг шүү дээ тийм ээ. Үр хөөхтөн ачлаад явах юм бол бэтэ төр маань өөрөө бүтдэг болно. Нөгөө бие засаад гэрээ засах гэн гэсэн үг шүү дээ. Чин сэтгэлийн харилцаа гэж ийм л юм дээр тулгуурлана. Энэ яаж вэ? Хов хүн болгоны ариун сэтгэл дээр тулгуурлаж иж төр босч ирдэг юм шүү. Тэрнээс одоо энэ нам засаг биш шүү гэдэг тийм ээ. За ийм учраас чин сэтгэлийн харилцаа гэдэг маань одоо жишээлбэл төр тэглээ, төрийн буруугаас гэдэг ингээл нөгөө төр гэдэг үг рүүгээ дайраад л тийм ээ. Төр гэж хаана байгаа юм? Бариад ирээ тийм ээ. Хэн нэгэн их хурлын гишүүнийг буюу 76-г төр гэж хэлэхгүй юм байна шүү дээ тийм ээ. Энэ бол түшээнэр төрийг түшээд өгөөч гэж явуулсан. За тэгвэл эднийг одоо зөвхөд зэмлээд л ингээл төрөөн хараагаад байвал бид өөрийнхөө ааврааг л тэгээ хөнөөгд байгаа юм шүү гэдгийг хэлээд байна. За энийг хөнөөхгүй байдалд хүрэхийг чин сэтгэлийн харилцаа. Тэгж чадах юм бол 205 Хц-ийн долгисол цацрах нь байна шүү дээ тийм ээ. Тэгтээ мэдээж төрийн түшээгээд явуулсан хүн маань намайг гэж одоо гараа өргөсөөр байгаа. Тэгээд очингуудаа мартчихад тийм ээ ард түмнээ мартчихад тэгээд намаан бодоод явчих юм бол энэ төр биш ээ.
Тэгэхээр энийг бид засахын тулд мэдээж сонгуулиар олдсон эрхийг бид зөв хэрэглэх ёстой байх нь шүү дээ. За ингээд улс төрөөс жоохон татгалзъя, зүгээр чин сэтгэл рүүгээ ирье. Тэгэхээр бид чин сэтгэлээсээ аавраагаан энерги тийм ээ нөгөө даавраа боловсруулад энерги буюу мэдрэлийн нейрон болгоод мэдрэлийн нейрон нь мон гэдэг судлаас тийм ээ мэдрэлийн нейрон уушигнаас хий судлал тарихнаас мэдрэл тийм ээ өдөрдөгдөөд энэ нь 5 6 сар ихэнд ямар ч гацаа бөглөөгүй болоод дэлгэрээд ирэхээр чин сэтгэл ажиллаж эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр сэтгэл гэдэг үг ардаа маш олон хэлц буюу хосолмол үгээр хоёр чадна тийм ээ. Тэгэхэд ухаан гэдэг үг бас чадахгүй, оюун гэдэг үг бас чадахгүй. Сэтгэлийг бол яаж ч хувиргаж болно. Сэтгэл одоо харлаад ирэхтэр тийм ээ. Чин биш болоо тийм ээ. Ирэхтэр одоо их аюултай болдог шүү дээ тийм ээ. Тэгээд одоо зүхэл, цухал юу байдгийг хамаг л муу бүхнийг л өөртөө шингээгээд эхэлдэг. Сэтгэл харлаад, сэтгэл утраад ирэхтэр тийм ээ. Ингээд яадаг вэ тийм ээ. Залуучууд маань ирээдүйдээ итгэхийн тулд аав ээжээсээ итгэл авах ёстой байтал бид тэр итгэлийг өгч чадаагүй. Чин сэтгэлийг өгч чадаагүй. Тэгээд одоо бушуухан зайл гэдэг юм л үргээд сууж байна. Тэгээд өөрийгөө буруутгахгүй нөгөө залуучууд руугаа хүүхдүүд рүүгээ тийм ээ бурууг өөрөөсөө олж хардаг байхыг чин сэтгэл гэж хэлнэ л дээ уулна тийм ээ. Нөгөө залуучууд руугаа дайраад ингээд одоо биднийг ингээд ад үзээд байх юм бол гээд ингээд онлайнаар сошиалор бүр үзэн ядаад ингээд бие биенийгээ хөгшин залуу хоёрыг хуваагдаад тэгээд бие биенийгээ үзэн ядаад байвал энэ одоо ерөөсөө энэ улс үндэстэн оршихуй эс оршихуй дээрээ хүрэх нэ. Энэ ёс заншлыг мартснаас болоод бид нар ингэж байгаа. Бид ёс заншлаас их холдож өссөн байх юм шүү дээ тийм ээ. За энэ бол 300 жил бидний ёс заншлыг үгүйсгэж тийм ээ. Шашны сүүлд нөгөө комментарийн хувьсгалаар шашны мухар сохор үзэл гэдэг юмтай хожж байгаа. Тэгээд одоо энийг шажин болгож байгаа. Тэгээд булчлаа хийчихсэн тийм ээ комментар. Тэгээд бидний ёс заншлыг шашны мухар сохор үзэл гэж үзтэлнэ. Тэгтэл одоо би бол мундаг ёс заншил мэддэг өвөө аав хоёрын дэргэд өссөн учраас энэ ёс заншлын цаана ямар юм байдгийг гэдгийг мэддэг учраас тийм ээ. Тэгвэл бидний хүүхэд байхад бол чин сэтгэл төрөхийн тулд нэг ямар нэгэн буруу үйл үйлдэх юм бол тийм ээ сэтгэлийн буруу сөрөг мэдрэгдэх юм бол хүүхдээсээ мэдрэгдэх юм бол нүгэл тэгж болдоггүй юм шүү. Ингээрэ миний хөө зөв явна шүү гэдэг. Ингээд ёс заншлаа заагаад өгдөг байсан. Тэгтэл одоо ёс заншил гэдэг чинь нөгөө шашны устгасантай адилхан ёс заншил гэдэг чинь айл таны тэр орхигдсон үе юм а бити ирээд одоо бидний энэ цаг чинь өөр шүү гэдэг нөгөө хүүхдүүд маань ингээд тэгээд ёс заншил хайчиж өгсөн чинь нөгөө сошиал ертөнцийн зүхэл цухал хоёр дотор аваачаад булагдцсан. Ингээд бид нар ёс заншлаас холдоод байна. Тэгэхээр ёс заншил гэдэг чинь ерөөсөө сурган хүмүүжүүлэх ухаанаас гадна гэгэрүүлэх ухаан байсан юм шүү тийм ээ. Тэгэхээр одоо манай Баяндалаа багш одоо нэг мундаг гоё хэлсэлтэй тэр тэнгэрийн үзэлтний чуулган дээр тэнгэр үзэл гэдэг бол хамгийн дээд ариун чанарын үзэл юм шүү. Энэ замаар замнах ёстой юм аа гэж. Тийм учраас энийг маш өндөр түвшний эмх зэгцэнд оруулах ёстой гэж ингэж хэлсэн. За алтан дэдгэрийг судалсан Даваахуу багш. За энэ үндэсний үзэл бол үндэстэн оршихын гол зарчим бол өөрийн гэсэн үндэсний үзлийн зам замнал байх ёстой юм аа гэж хэлсэн. За энэ бол тэнгэр үзэл байсан юм тийм ээ. Энэ ёс заншил байсан шүү. Айлд бол тийм ээ ёс заншил байсан юм. За энэ ёс заншил. За инхээр ёс заншил бол хүнийг төвчээр сургадаг тийм ээ. Ухаанд сургадаг. Төвчээргүй болсон бид тийм үү. Төвчээр их муутай болсон. Тэгээд бид нарт төвчээр сургадаг байсан. Ахуй гарan сургадаг байсан. Тэр ахуй нь байхгүй болсон учраас хүүхдүүдэн төвчээр сургадаг буюу байгалийн дархлаа олж явах тэр чадварт сургахгүй ингээд суурин шуулсан учраас бид энийг одоо засахад их хэцүү болж байгаа юм байдал байна. Тийм учраас залуучууд минь ээ, хүүхдүүд минь ээ, ёс заншлыг маш их сонирх судал тийм ээ. Тэгээд төвчээрт маш их суралц. Ямар ч сэтгэлийн төвчээргүй болчиход байна шүү тийм ээ. Нөгөө сэтгэл маань харлаад ирэхээр энэ ямар нэгэн юмд тогтож төвлөрч ойлгож ухаарч энийг тийм ээ шингээж авдаггүй. Жохон үзчихээс нал сонирхол дурлаа төвчээр баг.
шууд арчиж чаяал дараагийн юм үзэл ингээл нөгөө чаддаг нэг ч юм байхгүй чаддгүй нэг ч юм байхгүй юм л болчихж байгаа. Энэ бол төвчээргүй хэрэг болчих юм шүү. Тэгэхээр ёс заншил бол хүнийг төвчээрч сургадаг байсан юм аа. Тэгэхээр ёс заншлаараа төвчээрч сурна гэдэг бол тэр та нарын цаг өнгөрсөн шүү гэд аав ээжийнх нь үгийг сонсохгүй байхыг бол ёс заншил мартна гэсэн ингэж ойлгож байгаа шүү тийм ээ. За ингээд өөрөө сайхан аав ээжтэй 60 70-аад оны ч гэдэг юм уу 70 80-аад оны бүр 80-аад оныхан хүртэл орсон байгаа ш. Аав ээжтэй л байгаа штэ тийм ээ. Тэгсэн мөртлөө энийг нийтийн одоо сошиал дээр буюу нийтийн одоо мэдээллийн сан дотор ийм муухай юм оруулчихад гэртээ дүр эсгээ нэг сайхан хүн болоод суугаад байвал чин сэтгэл чинь ерөөсөө сэргэхгүй шүү тийм ээ. Тийм учраас дүр эсгэлтээс олдохын тулд ёс заншил хэрэгтэй. Ёс заншилд суралцвал төвчээрч сургадаг нь төвчээрч сурах юм бол та өстний хүртэл уучлж чаддаг тийм төвчээрч сурна гэсэн үг шүү дээ тийм ээ. Өстөн гэдэг бол танд өөрийн чинь муу сэтгэлээс дургаж идэг ийм зүйл. Тэгэхээр өстөн гэдэг бол танд маш сайн нөхөр байдаг байхгүй юу тийм ээ. Тантай өрсөлдөгч байхгүй юу уулна тийм ээ. Тэгэхээр тантай өрсөлдөгч бол яадаг юм хэрэг таныг төвчээрч сургадаг, тэмцэл сургадаг тийм ээ. Энэ унахнуу сэхнүү гэдгийг тэнгэр шалгаад байгаа юм. Дээд оюун буюу өвөг дээд чинь шалгаад байгаа маа гэсэн. За энд нэг муу нөхөр тааруул атах юм. Энийг нэг жоохон муудалцуул атах юм. Тэгээ энийг одоо уучлаарай гэдэг тийм ээ хүлцэж төвчиж гарч чадах нь үгүй юу. Урдаас нь зүгээр дөрвөлцөл асаад энэ тийм ээ одоо ам хэлээрээ алцааж улалцаад унах нь гэд шалгуур өгдөг. Тэгтэл дандаа бид нэр оочдөг тэрэн дээр нь тийм үү. За ингээл нэг жоохон юм өрөвс гэсэн юм арай өөрийн чинь үдэнгүүтэл зөвхөн ёстой босч ирэл асаад уралцаад л уралдаад л ингээл зөвхөлцөөл цухалцаал ингээд л дуусаад байгаа. Энэ бол төвчээргүй шинж байхгүй юу тийм ээ. Тэгэхээр та төвчээр сурна гэдэг чинь хүн чам руу уурлаад дайраад байх тийм ээ. Одоо шүмний машин бариад явж байхад бол одоо маш их цухал ундууцл хөдөлдөг тийм ээ. Ягаад гэвэл тэнд дөрөм байхгүй болж шүү дээ тийм ээ. За инхээр энэ дээр төвчээр хэрэгтэй болох нь шүү дээ тийм үү. За энийг машин урдуур улангасаал дайраад байна. За энийг оруулчих. Энэ дээр бид нар төвчиж чаддаггүй. За ингээд дамаан дөрөм мэддэг нь бүр төвчиж чадахгүй тийм ээ. Ийм болдог. Хууль хотын хөдөлгөөний хууль дөрөм мэддэг хүн ерөөсө төвчиж чаддаггүй шүү дээ. Тэгтэл мэддэггүй нь төвчээр яваад идэх байхгүй юу. Тийм ээ. Тэгээд жоохон мэдээд ирэнгүүтээ яг хагас дутуу мэдээд ирэнгүүтээ нөгөө хит мэдэх гэж нэг үг шүү дээ тийм ээ. Хит мэдээд байгаа юм шиг ингээд л одоо ерөөсөө улангасаал ганц машины урдуур авах гол улангасаал дайраал гэдэг ч юм уу тийм ээ. Тэгээд ингээд харахад нэг жоохон миний хүүхдүүд чи хүүхдэл машин барьчихсан. Тэгээд л өнөө машины маань нүдж цогчж байх шиг ингээд л урдуур дайрж орох гол улангасаад байдаг тийм ээ. Нөгөө яг энэ миний хүүхдэл байгаа байхгүй тийм ээ. За тэгэхээр нэнийг төвччихгүй л бол бид одоо болохгүй нэ гэдэг дээр хүрчиж байгаа юм л да. За ийм учраас төвчээр бол хүнийг ялалтанд хүрэх, эрх чөлөөнд хүрэх хамгийн супер зэвсэг бол төвчээр байдаг юм шүү. Ингээд төвчээд ирэхдээ нөгөө өрсөлдөгч чинь таныг дандаа хурцлж эрэлж байдаг тийм ээ. Төвчээрийг чинь шалгаж байдаг хамгийн сайн нөхөр байдаг байхгүй юу. За энийг бид нар хүлээгээд авчих юм бол чин сэтгэлийн харилцаанд уучлалт гэдгээрээ явж орж эхэлнэ. Тийм ээ. Энд уучлж чадахгүй байдаг. Төвчээргүй учраас уучлж чадахгүй байдаг юм баггүй. За уучлалтаа гаргаад ирэхдээ за энэ одоо яах вэ? Энэ нэг дөрөв мэддэггүй явж байгаа юм хөөрхий урдуур орогдөө жоохон ухраад урдуур оруулчихад л явхад буруу юм. Буруудах юм байхгүй тийм ээ. Тэгжсэн чинь тэнд л одоо гудамжинд мөргөлдөөл шүргэлдээл тэгэл одоо барилцаж явдаг ч юм уу ийм юм байсан. Одоо харин сүүлийн үед энэ бид нар энэ сайхан чин сэтгэлийн харилцаа яриад төвчээр гэдэг юмыг яриад л байвал энэ тайкраал байна. Тэгээд одоо улаан цан барилцаа зодолтоод авдаг юм бол бас багадаа л байгаа. Тэгтэл хаяа энэ тэнд гарцсан тийм ээ онлайн дээр сошиал дээр энийг хараа гэж харуулаад тавьчихсан ийм л байж идэг шүү дээ. Энийг хүрсэн хүн харсан хүн өөрийгөө тийм байдлыг харуул хүн яах вүлээ тийм ээ. Одоо хөтлийн ичин үздэй тийм ээ. За ичих хүчрхэн ажиллахаа байцсан бүр нэг тийм дүүрсэн танигнууд бас байж ил байдаг тийм ээ. Тэгэл одоо хэрэлдээл уралдаал бүр алиан алдсан явж идэг тийм ээ ийм юмнууд байгаа шүү дээ. За энэ бол төвчээргүй байгаа. Тэгээд ингээд төвчээргүй болох төрлийн уучлж чадхаа байждаг. Ийм л үзэгдэл байгаад байгаа юм. За ингээд чин сэтгэлийн харилцаа бол 205 Херцийн долгioслыг үзүүлдэг юм шүү гэд шинжлэх ухаан тогтоогоод ирлээ тийм ээ. Энээс дээш шүү. Энэ бол хамгийн наад хэмжээс нь чин сэтгэлээсээ гис таараад ирвэл одоо нэг Чингис хааны
IQ судлал гэж эхэлсэн. Одоо IQ маань цаашаа дэлгэрээд EQ, CQ гэдэг ингээ явж байгаа шүү. Тэгтэл 800-ны өмнө Q гэдэг боловсролыг тийм ээ IQ байна уу, IQ байна уу, EQ байна уу, CQ байна уу, SQ байна уу, DQ байна уу гэдэг ингээд энэ бүгдийг 800-ны өмнө бидний өгдөө. Тэс QNEV боловсрол буюу QM боловсрол гэдэг айл хизээний боловсруулад 12 зүүн бэлэгт хөргөж өгдөг 12 Q тодорхойлж чадсан байна. Тэгтэл Америк 8 Q-г тодорхойлоод гаргаж эхэлсэн Америкийн судлаачид тийм ээ. Дараа нь Хятадын судлаачид энийг уралдаад өрсөлдөөд эхэлсэн чинь 11 Q болгосон байна лээ. Оросын судлаачид, шинжлэх ухааны судлаачид энийг 12 Q болгож тавьсан байна лээ. Тэгтээ бас яг нөгөө онцтой биш, бас дандаа бас нэг жоохон за энэ жоохон дутагдaltaй юм уу да гэмээр Q-нүүд харагдчихэдэг юм. Бид нар энийг судлаад ингээд дэлгэрүүлэх гэж байгаа юм. QNEV боловсрол гэж 800-ны өмнө бидний өвгдөөд хэлж чадсан. Энэ бол тэр сансрын 5 эрчимийн буюу тэрэн дотор байгаа оюуны дээд эрчим болдог нейтрин энерги гэж нэрлэдэг байгаа хөх эрчим. Монголын өвгдөөс хөх эрчим гэж нэрлэсэн юм. Тэгээд энэнийг бол торлог саксак гэж тийм ээ. Энийг өлзий хийгээр бэлэгдсэн юм. Чин сэтгэлд хүрч чадах юм бол энэ торсын орон гэдэг чинь хязгааргүй игнэшгүй болж дэлгэрдэг юм шүү гэсэн онол тавьсан. Чин сэтгэл энэ дээр хүргэн тэгэхгүй бол дандаа вакуумд болдог. Тэгээд хэн нэгнээс аврал, инрэл, тийм ээ, хайр, аз жаргал нэгдэг болж байгаа. Тэгэхээр чин сэтгэлийн харилцаа гэдэг бол би хэнийг яг сайхан бусдыг хэнийг сайхан хайрлаж чаддаг вүлээ. Тийм ээ. Хэнд би чин сэтгэлээсээ хайр өгч чадаж байлаа. Энэ бол чин, тийм ээ, чин сэтгэл юм шүү. Тийм ээ. За ингээд хайр хүртэл хуурмаг болчихсон тийм ээ. За ингээд бид нар дараа бол энэний тухай нөгөө залуучууд зориулж байгаа сэдв учраас энэний тухай цааш нь үргэлжлүүлээд яригд явна. Хайр хуурамчлах дээр хамтран амьдрагч гэдэг юм руу ороод чин сэтгэлийн амьдрал гэдэг юм байхгүй болж үр удам хүртэл одоо өгөөлөг гэж эхлэх юм шүү дээ. Хүн төрөлхтөн ийм үр удмын өлсгөлөнд орж эхэлсэн шүү дээ тийм ээ. Суурин соёл иргэншил, баруун зүүнний тийм ээ, Европ, Азийн соёл иргэншил хүүхдийн өлсгөлөнд хүүхдийн төрөлд маш ховордсон байхгүй болсон. Хятад нэг хүүхэд бодлогыг 30 жил нэг 40 жил шухуу яваад тэгсэн чинь одоо чөлөөтэй төрдөг болгоё гэсэн чинь төрдөг эмэгтэйг болсон байгаа даа шүү дээ. Тэгээд нөгөө генийн өөрчлөлтөй хоол нөгөө дүр эсгсэн буюу тэр маш их ашиг олохын төлөө амиа бодсон ховоо хийжсэн үзэл нь ийм байдалд хүргэсэн. Тэгээ 9 настай хүүхэд хүүхэн болдог 18 20 нас үрээд ирэхээр одоо эмгэн болдог. Тэгээд төрөлт байхгүй болцсон байгаа шүү дээ. Энэ бол хоолноосоо болсон, эм тарианаасаа болсон, энэ мэдээллийн хар дайнаас болсон нөгөө чин сэтгэлийн харилцааг баллуурдаж хаяж байгаа мэдээллийн хар дайн буюу зүхэл цухлын нийгмээс болсон. Гэртээ цухалтай байвал, гудамжиндаа цүхэлтэй байвал бид нар энээс салж чадахгүй. Тийм учраас чин сэтгэлийн харилцааг бид нар гэр бүлдээ бий болгож авахгүй бол гэр бүлээ аварч чадахгүй шүү гэдэг. Ингээд байгаа юм тийм ээ. Тэгээд дэлхийн хүн гэр бүл судлал буюу хүн судлалын одоо судалгааны эрдэмтдийн судалснаар одоо энэ 2000 оноос 2100 он хүртэл 100 жилийг гэр бүлийн салалтын 100 болгох нэ гэж мэдэрч зарлж байгаа юм тийм ээ, судалж. Тэгтэл 800-ны өмнө бидний өвгдөөдөөс энийг хэлж чадсан. Энээс хамгаалах арга нь бол Чингис боловсрол юм шүү гэж хэлсэн байдаг юм аахгүй юу. Энэ бол чин сэтгэлийн байгаль сансар хоёртойгоо зохицон амьдардаг, гис таардаг боловсрол юм шүү гэж хэлээд байгаа юм тийм ээ. Энэ бол дэлхийг аварнаа гэж хэлсэн юм байдаг. Энэ бол явж чин сэтгэлийн харилцаа байхгүй. Тийм учраас Чингис хааны агуулх афоризмд чин сэтгэлийг нь эзэмдэх аваас энэ хаадах үлээ гэж хэлсэн байдаг. Энэний цаана ийм философи байгаад байгаа юм гэсэн үг. За ингээд 800-ны өмнө бидний өвгдөөс энийг хэлэхдээ моныг харлуулад мэдрэлийн нейроны чинь байхгүй болгоод гэсэн үг тийм ээ. Мэдрэлийн нейроны чинь уур цухал тэр айдас хүйдэс гомдол атаархал өс хонзон гэдгээр зэвсгэлсээр байгаад мэдрэлийн нейроны чинь устгаж хаяад мэдээллийн хар дайнаар энийг чинь устгаж байгаад ингээд өрөх бүлий чинь тараан шүү гэж моныг харлуулна гэдэг тийм ээ. Сансартай нэгдмэл болдог. Сансрын түнэлтэд нэгдмэл мэдрэлтэй болдог тийм ээ. Байгалийн одоо ариун дагшин байгалийн жавтай нэгдэл мэдрэлтэй болдог. Ийм
ухааны чинь харлуулад бүр байхгүй болгоод арчаад хаяа шүү гэж. За энэ коронавирусын тийм ээ 80 мянган дараа энэ вакцины дараа бол энэ мэдрэлийн ой санамж гэдэг юм арчигдах алга болох аюул нүүрлээд байгаа. Энээс хамгаалахын тулд бид чин сэтгэлийн харилцаа буюу дотоод шүүрлийг 108 бал болгож тийм ээ ариун чанарт болгож өгөхгүй бол сэтгэл ариусахгүй бол бид нар энээс чин сэтгэлтэн болж чадахгүй ийм л аюул болоод тулаад ирж байгаа маа гэсэн үг. За ингээд энэ хүргээд би Монголын өвгдөөс одоо шинжлэх ухааны тогтоогоод байгаа тийм ээ гэр бүлийн салтын зам болох нэ гэдэг байгаа чинь 800-ны өмнө хэлээд Чингис онлоор мандан бодрох юм бол энээс хамгаалагдаж зэрлэг саксакийн эсрэг торлог саксак гэдэг зэвсгэн бариад торсын орноо тийм ээ өлзийг 10 өлзий буйнаан бариад ингээд бид нар босч ирэн шүү гэж ингэж хэлсэн баг. Тэгэхээр 12 ертөнц буюу 12 күү ажилддаг юм шүү. Тэгээд өвгдөөцтэйгэн дээд оюун сансартайгаан энэ байгаль дэлхийн ээжигийн ариун дагшин байлгадаг энэ ёс заншилтайгаан мөнхөд оршиж чаднаа гэж. За ингээд энэ хүргээд өндөрлөе. Асуулт байвал би Амандатын асуулт байвал эдийг хариулж харилцъя. За асуусан асуулга орж ирсэн үү? За бүрөвсрэн байц. За энэ дүр эсгэлтээс хүн хоорондын харилцаа хэрэг хор учруулж байна вэ гэж тийм ээ. За нэг түрүүн бид дурдсан шүү дээ тийм ээ. Дүр эсгэлтээс хит мэдэмхээрэл нэг болвол алиан алдсан эрэлхийлэл хоёр үлдээд байгаа маа гэх тийм ээ. Энэ бол энэ нийгэмд хор шиг тариад шүү дээ тийм ээ. Хит мэдэмхээрэл энийг үзэл онлын дайн гэж хэлсэн байдаг юм. Эрэлхийлэл гэдэг нь бол хоосон чанарын дайн гэж хэлсэн байдаг юм. Энэ хоёрт төөрөн шүү. Тэгэхээр энэ дээр ёс заншил тус болж энэ чин сэтгэлийн харилцаанд хүргэж өгдөг юм шүү гэж ингэж хэлсэн байна. Ёс заншлын цаана бол энэ сансрын 5 эрчмийг мөрдүүлдэг хууль, байгалийн ариун дагшин онгон байдлыг сахиулдаг жам тийм ээ. Байгалийн жамд зогтсон жаяг болж энэ ёс жаяг, ёс заншил гэж ярьдаг ш тийм ээ. Ийм болж энийг одоо хамгаалах ёстой юм шүү гэж хэлсэн байгаа юм. Дүр эсгэлтээс ийм хороод учирнаа. Тэгээд цаашаа энэ бол улам дэлгэрээд сэтгэлийг харлуулсаар байгаа тийм ээ. Сэтгэлийг хоосолсоор байгаа. Сэтгэлийг хамгийн сүүлдээ тамиргүй буюу сэтгэлийн тэнхээгүй болгоод ингээд төвчээрээ солдуулаад ингээд төвчдгүү хүн бол чин сэтгэлтэн болж чаддаггүй ийм л аюул түгээд байгаа. За юм байна. За бүрэн жаргал бүрнэ. Залуусд электронны хорыг яаж ойлгуулах арга юу байна вэ? Энэ сургалтанд залуусыг сайн хамрагдуулах юмсан. За электронны хорноос хамгаалах аргыг бид нар хичээл дээр заадаг. Энэ хоолой хүрдний бясалгал дээр электронны хорноос хамгаалах ёстой хүний дотоод галыг 37-оос дээш температурт хөргөж ёстой нэг бясалгалын арга бий. Тэр нь бол Монын гэж тийм ээ. Энэ хоолой момбоо улчирханаас гардаг триодин гэдэг даавар байгаа. Тэр йодын гурвалсан йодын даавар гарч ирээ тийм ээ. Йодин гэдэг бол бид нөгөө шарах гадаа ил шарах юм уу мис ажилбарын дараа йодоор төлдөг штэ тийм ээ. Энэ момбоо улчирханаас өөрөө гаргадаг боловсруулдаг гормон даавар юм. За энэнийг бол эдсэн хоолныхоо одоо давс хүрэн давс гэдэг юм уу тийм ээ. Одоо нэг уулын жамц давсны хүрнээс тийм ээ. За ингээд жишээлх юм бол мянган уулын шүүдэр цэцэг гэдгээс тэр йодын бэлтгэлийн их охийг авдаг. Тэгээд энэ бол йод гэдэг даавар болж хүний дотор гарч ирээд ялгараад бамбаа улчирханаас гаргаад ялгаруулахгүйд залгуурын булчирхай тунгалгийн шүлсний булчирхайнуудаар дамжаад энэ бол хүний 3 галыг асааж мон судал буюу мэдрэлийн хий судлыг чинь гол судал буюу дархлааны тунгалаг судлыг чинь тэгээд гал судал буюу тэжээлийн цусан судсыг чинь эрүүлгийг хамгаалж энэ 3 галыг 35.5-аас 36, 37.5 хүртэл өсгөж өгнө. Бидний хүүхэд байхад бидний дотоод гал 37.2-аас доошогоо ордоггүй байсан. Энэ одоо нөгөө байгалийн
жамыг эвдэж тийм ээ. Ингэснээс болоод одоо 36.5-аас дээш гарах нь ховор. Гэхдээ Монгол хүнийх ер нь 36.5, 36.8 хувьд байх шиг байдгийг. За суурин соёл иргэншилт бол одоо Улаанбаатарт бүр 34.5 дээр гэсэн тэр явж байгаа шүү тийм ээ. Энээс хамгаалах юм бол Бамбаа олж ирэх хааны хүрдний онол дээр байдаг. Тэгээд тэрий одоо ингэдэг даавар ялгараад гарч ирэнгүүтээ 2 төлөв дахиад шилжээд 3 үндсэн төлөвдөр гардаг. Тэгэхээр энэ парат гормон, кальцитрон гэдэг дааврууд болно. Парат гормон гэдэг нь юу тийм ээ? Мон гэдэг мэдрэлийн судал, гол гэдэг дархлааны сүн тунгал хоёрыг гал болгож өгдөг ийм даавар гэсэн үг. Кальцитрон гэдэг нь бол тулгуурын мэдрэхүйг тийм ээ кальц цайраар хангаж өгснөөр тулгуурын мэдрэхүйг маш хүчтэй болгож өгдөг. Ингээд итгэл бардам тийм ээ шүдэн яралцсан цагаан болж чаддаг ийм дааврууд болох юм. Шүдэн яралцсан цагаан болоод ирэх юм бол Монгол хүний хүн чанар, мэс чанар гэдэг тийм ээ яс чанар гэдэг юм болоод нэг үнэн чин сэтгэлтэн болоод хөгждөг ийм хичээлийг бид нар дэлгэрүүлж үздэг. Нэг Чингис онол боловсролд маань энэ байгаад байгаа юм шүү. Энэ электроны хорноос тэгээд гар утас тийм ээ чихвчний хорноос энэ бол олон юмнаас хамгаалдаг ийм хичээл байгаа. Энийг үзэх юм бол энэ ирээдүгээр бид нэр адаглаад дүлих тулгуур эрхтний хямрал тийм ээ тэгээд одоо бүх одоо үе гишүүний өвчин тийм ээ хэрэг өвчин, тулаа өвчин, бүрцлиоз, ангин, сүрье олон ийм өвчнүүдээс хамгаалдаг ийм дааврыг эндээс ялгаруулдаг дасгал тийм ээ ариун даавар болгож ялгаруулж биеийг хангадаг, сэтгэлээ хангадаг ийм хичээлийг бид нэр үздэг юм аа. Энэ бол дэлгэрүүлээд үзэхээр нэлээд урт хичээл болно. 2 өдрийн хичээл ших юм байгаа. За өдөр тутамдаа шүрээ чойжилж ав. Өдөр тутамдаа сэтгэлээ яаж сайхан байлгах аргыг хүмүүс мэдэхгүй байх шигээ багшаа. За тийм. Сэтгэлээ ариун байлгах, сэтгэлээ амар байлгах тийм ээ. Дандаа сайхан сэтгэлтэй байхыг л мэдхээ байчаад шүү дээ тийм ээ. Тэгэл нэг учиргүй уур цухал одоо хүүхэд хүртэл гар утсаар тоглож байгаад нөгөөх сошиал ертөнцийн кибер ертөнцийн ялагдсан гутаан утсаан хагшиддаг ийм л уцаартай болоод эхэлж шүү дээ. Энэ энээс хамгаалдаг болвол сэтгэл ариусал буюу энэ нь яах ёстой юм. Монгол хүн онгон байгальтай гарахаар сэтгэл нь ариусаад идэв юм баггүй юу. Тэгээд тэндээс яагаад байгаа юм бэ? Энергийн ариусал аваад шүү дээ. Тэгэхээр нөгөө цахимын одоо хорнууд чинь ч гэдэг юм уу тийм ээ. Энэ сэтгэлийн ариусал чинь тэр онгон байгальтай тэгээд сайхан хөдөөгийн ахуйтай, хөдөөгийн Монгол хүний генетикийг бол бүр мал ахуйтайгаа харилцаад ирэхээр мал хүртэл хүний багш байдаг юм шүү дээ тийм ээ. Ийм болж ариуснаа. Сэтгэлээ ариусгах гэдгээс бол үнэхээр холдоод байна. За энийг бид нэр ариусгадаг ном хичээлийг заагаад байгаа шүү. Тэгэхээр энэ нь бол бидний Монгол бясалгал гэдгээр явагдаж байгаа. Энэ Монголын уламжилт ёс заншлын цаана байгаа энергийн гүн ухааныг бид нэр дэлгэрүүлээд энэ 5 булчирхаанаас үндсэн 5 булчирхаанаас гардаг дааврыг ариун даавар болгож өгдөг, эерэг даавар болгож сэтгэлийг ариусгадаг энэ онол гүн ухааныг нөгөө Чингис онолоос Огоол буюу Монгол гэдэг нэрний тайллаар таны мэдрэлийн системийг засаад дархлааны тунгалаг системийг сэргээж бадраагаад тэгээд тэжээлийн гал судлыг чинь 37-оос дээш халуунаар энэ 3 судлыг чинь ажилуулдаг ийм онолыг өвөг дэдс маань 800-ны боловсруулаад тавьдсан байжээ. Одоо бид нар энийг дэлгэрүүлж нэг ёсондоо Чингис хааны үрс хоочсын Тэнгэртэйг харилцаж байсан мөнх тэнгэрийн хүчийг авч байсан суу залын ухааныг бид нэр заагаад байгаамаа гэсэн үг. За ганзөх гамболд боржгон. За супермаркетийн алтан дээд үнний аялгауны холбоо хамаарлын тухай хэлж өгөөч гэж. За тийм супер нэгдлийн онол гэдэг бол шинжлэх ухааны бүх салбаруудыг эцсийн нэгдэл гэдэг юм дээр авчрах гэдэг байгаа шүү тийм ээ. Супер нэгдлийн онолыг одоо яг ийм байна гэдгийг хайгаад квантын одоо нөгөө шинжлэх ухааны агуу суут эрдэмтнгүүд энийг хайгаад 100 жил үзтарж нолоогүй байна гэдэг чи эрдэнэгаа хэлж байгаа. Супер нэгдлийн онолын математик томьёолыг би гаргачлаа. Энэгээр та бүхний тэжээр Монголыг тэжээ давнар зүгээр л байжээ гэж манай эрдэнэгаа бол сайхан багтай сайхан дуурч одоо нэгэсэндээ бас томорч чаддаг тийм ээ ийм. Тэгтэл Монголын өвгдөц энийг моны онол моны нэгдэл шүү гэд аль хэзээний суурийг тавьчихсан. Тэгээд энэ яаж 800 жил явж байгаад Монгол генетик хадгалаатай нугалттай явж байгаад
Ч Эрдэнэгийн супер нэгдлийн онол буюу шинжлэх ухааны бүх салбаруудын эцсийн нэгдлийн онолыг тодорхойлж чадсан байна. Томьёогоор нь тийм ээ. Тэгвэл Монголын өвгдөц энийг энергийн нэгдлийн хувьд моны онол буюу эцсийн нэгдлийн онолыг моны онол гэдэг бол моны онол гэрээ онол уялгын онол гэдэг вэ л дээ. Тэгээ моны онол гэдэг нь бол бүх ертөнцийн ухамсарт эрчмийн хөх нүүдлийг зогсоохгүй хязгааргүй нүүдэлд нь байлгаад тэрнтэй нэгдмэл болох чадварыг моны онол гэдэг юм шүү гэдэг. Ингээд энэнийг бол нүүдлийн соёл гэдэг юм аа. Харин бэлчээрийн малаан дагсан буурайн сэлгэх үзэгдлийг чинь нүүдэлчин соёл гэдэг юм аа гэдэг ингээд тайлбарлаад байдаг. За ингээд моны онол бол супер нэгдлийн онолын суур онол буюу энергийн нэгдэл юм. Энэ хаана нэгдэх юм бэ гэсэн чинь супер нэгдэл нь болох төр хүний амин чанар буюу эрнэхэ дайныхаа дээр нэгднэ. Энэ нь амин чанар мөнх байдаг нь чин үнэн шүү гэд чингис цол болсон юм шүү. Чинчүү хажир үнээр энэ цолыг гис болгосон юм шүү. Тэгээ энэ онол дэлхийг аварна гэж хэлээд байна. За За профессор Мөнбайгц амар байна уу? Монголын маань амьдрал өдөр ирэх тусам дороотсоор л байна. Үнэхээр дуугарахгүй байхын арга алах төвчээр тасарч байна. За төвчээр хэрэгтэй шүү. Төвчээрийг хайж болохгүй тийм ээ. Тэгэхээр ийм хэцүү цаг 3-дан 16 хар нийгмийг тулган хүлээлгээд ирэхдээ танд хувь бие хүнд чинь тулгаад 16 хар аргыг тийм ээ нийгмийг зөөлөн хүчний аргаар тулгаад ирнэ. Тэгэхдээ тэр үед төвчээр хэрэгтэй. Тэгэхээр энэ нь моныг харлж өргөхлийг тараан шүү. Тэгэхээр төвчхийн тулд моноо зогсоогоод харлуулчих, төвчээд гар нэгсэндээ вакуумд болчих, тийм ээ хавст болчих гэсэн үг шүү дээ. Тэгээд төвчээд гар дахиад нүүдэл ирнэ шүү. Хайрын 10 түгээмэл ирнэ гэж хэлсэн байдаг. Тэгээд энэ үед бол тэр үнэхээр дийлдэхгүй дайснуудыг тэр холоос ажиглаад бай. Төвчээд суугаад бай гэж байгаа юм тийм ээ. Тэгээд тэд өөрсдийнхөө бие биенийгээ эдээ дуусах дээр нь хайрын 10 түгээмэл хайрын 10 өлзий буян чинь эргээд ирдэг юм шүү. Нөгөө хөх торсын торлог саксакын зэвсэг гэдэг чинь энэ шүү гэж хэлээд байгаа юм тийм ээ. Тэгээ өвг дээдс дээд оюунаас зөм бэлгийн чинь тэжээгээд ингээд долоон дээд эцгийн зөнгөөр тэтгэгцээр Күнэв боловсролч Күн долоон буй болоод ингээд дэлгэрнэ гэж. Энийг монгол ахуйд юу гэж хэлдэг вэ? Мэрэгдээцийн үг нь хэрхийг тэнгэр мэднэ гэж. Тэнгэртэн даатахад сайхан төвчөө сууж байя гэсэн үг байхгүй юу? Тэгвэл мэдээж мухар сохор үзлэр ингээд тэнгэр минь авраарай гэж суухгүй нь шүү дээ тийм ээ. Энэ бид нэр төвчхийн тулд яах ёстой юм бэ гэхээр энийг мэдлэг болгож мэдүүл зохион эрчим болгож хурааж байгаарай. Энэ алтан дээдгэрийн суралцж байгаарай. Тэгээ өвг дээдс дээд оюунасаа тэтгэн энэ байгалийн жамыг ариусгаад өгнө. Тийм ээ ийм юм болно. Энд бид нэр торлог саксак гэдэг зэвсэг хэрэгтэй гэсэн энэ нь зад барих ухаанд суралцаад байж байгаарай л гэсэн үг байхгүй. Тэгэхээр л биднийг тэтгээд ирнэ. Ийм юм байна. Бид бол итгэлийн алдаж болохгүй, сэтгэлийн харлуулж болохгүй, төвчээрээс салж болохгүй. Энэ гурвал бидэнд чухал хэрэгтэй зэвсэг юм аа гэж. За насан жаргалнасаа хүний ухаанд хүртэл ярьж сурна гэж байдгүй. Танаас сонссон бүхнээ ойр орчиндөө ухуулах гэж маш их хичээж байгаа боловч амжилт багавтрал байна гэж. Суралцаад бай тийм ээ. Тэгээд хоолон хурдыг их сайн ажил болвол хүний ухаанд хүртэл тийм ээ ухамсарлт нь хэлж ярьж чаддаг л болдго юм тийм ээ. Энэ бол нөгөө амин таван хурдны булчирхай чинь үндсэн 5-7 булчирхайгаан ариун чанарт даавар болгоод өгөхдөр энэ нь мэдрэлийн нейрон буюу ухааны хүч болоо тийм ээ. Энэ амин чанар буюу эрнэхэ дайныхад чинь суугаад тэгээд нөгөө цээж сайтай хүн буюу ухаанд хүн гэдэг рүү удирдаад залаад аваад ирнэ. Тэгэхээр нөгөө удам ухсааныхаа өвөг дээдсийн 7 дээд эцгийн зөнгөөр тэтгэгдээд ингээд та хүнд энэнийг яавал ойлгуулах уу гэдгийг өөрөө хайсаар угаад 8 талаас нь хайж угаад тайлж аваад тэгээд та зэрэгэлдээ байгаа үр хүүхдээсээ аав ээжээсээ ах дүүсээсээ хажууд ханиасаа авахуулаад энийг дагуулж чаддаг болно. Энэ бол тийм ээ их мэдэм хэрэл биш юм шүү. Энэ бол инэрл хайр юм шүү. Нөгөө өглөж сурахаар үлгэрлэж сурах гэж тийм ээ. Яг инэрл хайраараа л дагуулад явчих. Тэгээд болно гэдэг байгаа шүү дээ. Ийм юмд суралцнаа. Бидний одоо боловсрол энэ суралцаад л байвал энтэй болж чадна тийм ээ.
За тэгнэ бидний сургалтаар энэний тухай бол авнаа. Анхан шатны сургалт нь бол одоо Мон огоолыг задлж тэр Чингис хааны замнасан зам, Тулуу хааны замнасан зам, дээд оюунтай харилцдаг замуудад хүргэдэг тэр замыг тэр Мон огоол гэдэг одоо энэ бидний нэрэнд байгаа тийм ээ. Бидний пэйж группийн нэрэнд байгаа энийг задлж утснаар бид нар энэ ухааныг олж онж өөртөө шингээж авч чаддаг болноо. Нэгсэндээ Чингис онлоор бидний замнах болноо гэсэн үг шүү дээ тийм ээ. За ингээд за манай Монгол суу залийн ухааны сургалт 5 сарын 23-наас 6 хоногийн өглөөний 10 цагт танхимын болоод онлайны сургалтыг хамтаар эрчимтэй сургалтыг 6 хоногийн дотор явагддаг. Ингээд энэ бол хүмүүсийн эрэлт хүсэлтээр явагддаг болохоос бид нар нэг бясалгал хийх гээд зарлал ингээд л байгаад идэх юм. Хүмүүс ирээд хүсээд за энийг л одоо сурья гэсэн ярмэлзэл байвал тийм ээ. Нөгөө дургүй ламд дарж шийд сахил хүртээж болдоггүй гэж нэг үгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүсэлэн төрөөд ирсэн хүн бол энэ дээрээ сууцхан гэх юм бол бид нар нэг 11 10-т болгоод тэрнээс дээш бол хэд байсан хязгааргүй онлайнаар бол гадаад дотоодоос дэлхийд тойрцсон, дэлхийд тархацсан монголчуудаас их сурж байгаа. Ингээд бидний сургалт ингээд явагдах нь байна гэдэг ингээд манай админ оператор зар тавьсан байна шүү. За ингээд. За ингээд энэ хүргээд өндөрлөе. Та бүхэнд таалан сонссонд чинь талархлаа. Цаашин сайхан чин сэтгэлийн бадраахын тулд удам ухсаа өөрөө очстон болоод ирээдүйн залуучуудаа үзүүлээрэ, харуулаарай, дамжуулаарай. Цааш нь сайн түгээгээд өгөөрэй. Тэгээд бүгдээрийн хамтаар хариуцж энэ эрдэмт суралцнаа. Чин сэтгэлийн харилцааны эрдэмт сэтгэлийн боловсрол бүгдээрээ суралцнаа. За ингээд таалан сонссон та